Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд ээлжид жирэмсний yoga хичээлээр уулзж байгаадаа таатай байна. Өнөөдрийн хичээл маань болохоор жирэмсэн хүмүүс бол ихэнхдээ арцаг, ташаа, хөл рүү маш их ачаал авж байгаа. Тэгэхээр энэ ачаалуудыг бууруулад бид ирж байгаа зовируудыг маш гайхалтайгаар бууруулах, арцаг ташааны эмчилгээний байрлалуудыг хийх юм хичээл байгаа. За өнөөдрийн хичээлд маань болохоор миний найз маань орж байна. Байгалаа найз маань одоо 32-7 хоног жирэмсэн байгаа тий. За тэгээд ийм хөөрхөн бондгор удахгүй одоо төрөж байгаа ээжтэй хамт хийж байгаадаа маш их баяртай байна. Ингээд бүгдээрээ өнөөдрийнхаа хичээлийг эхлүүлье. За мэдээж дасгал эхлэхээс өмнө одоо гудсаа маш сайхан зузаалсан байгаа. Одоо манай найз бол 2 давхар гудстай. Тэгэхээр ер нь өвдөг нь холохгүй тухтай байна гэсэн үг. Хэрвээ одоо 2 давхар гудс байхгүй бол алчуурыг гудсныхаа одоо гол хэсэгт ивж өгөөд өвдөглөх болгондоо одоо өвдөгнийхаа дор ивэсээр тулж өгж байгаарай. Тэгэх юм бол өвдөгний ачаал буурна. За хоёрдугаарт 2 шиг блокийг битээр бэлдсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө гидэс том байгаа учраас дасгалыг гүйцэтгэхэд жаахан төвөгтэй байдаг. Тэгэхээр блокийн тусламжтай хийхлээр илүү хялбар бөгөөд амархан болно. Одоо эвтэйхэн сууж гин. Хэрвээ яг ингээд завлаа суухад хэцүү бол өгцгөн дараа блокоо ингээд тавиад суучих болж байгаа. Хэрвээ завл суух боломжтой хүмүүс бол ингээд өөрийнхөө боломжтой хөлбраар л суучих. За нуруугаа цэхлээд өөртөө сайхан эвтэйхэн сууя. 2 гараа хөвлөө дээрээ байршуулъя. За өөрийнхөө бяцхан үрийг хэдүүлээ гоё энерги хойд мэдрээд бяцхан үртэйгээ холбогдож ингээд төсөөлье. Амьсгал авахтаа хөвлөгээ ингээд сайхан баг багаар томруулж байгаа мэдрэмжийг авъя. Гарахтаа хөвлөгээ баг багаар жижигэрж байгаа мэдрэмжийг авъя. Авлаа. Гаргалаа. За хэд авлаа. Удаан тайван гаргалаа. Амаараа гаргаж болно. Амьсгалд авчдах ядрах бүх үед хөссөн үедээ амраараа. Дахиад амьсгал авлаа. Гаргалаа. За сүүлийн удаа амьсгал авлаа. Удаан тайван гаргалаа. Сайн байна. 2 гараа биенийхээ одоо хажууд байршуулъя. Одоохонд бол блок хэрэггүй. 2 гараа байршуулаад нуруугаа цэхэллээ. Амьсгал аваад 2 гарыг дээшээ өргөлөө. Гараа сайхан сунгаад нуруугаа сайхан өндөр урт болгоё. Амьсгал гаргаад гарыг аажмаар буулгая. За дахиад дээшээ өндөлгөөд амьсгал авлаа. Нуруугаа сайхан сунгаад гарын хуруунуудаа харавал сайн бай. Амьсгал гаргалаа. Дошоо буулгалаа. За дахиад нэг удаа нуруугаа сайхан сунгаад өгвөл дасгал маань сайхан үр дүнтэй болдог. Амьсгал аваад 2 гар дээшээ гаргалаа. 2 гарыг дошоо аажмаар буулгая. Одоо хэдүүлээ мөрөө хоошоо эргүүлье. 1 2 их сайхан далаацтай эргүүлээд мөрний жилэн хөрсөн байдлуудыг сайхан засаж өгье. 2 3 4 5 6 7 8 За урагшаа ерөөсөө амьсгалт өгчихгүй өөртөө сайхан тухтай даан тайвнаар амьсгал авч гаргана. Урагшаа хахад 4 удаа 4 3 2 1 За 2 гарыг урдаа хавсарлаа. Амьсгал аваад гараа уламсаа хоошоо дэлгэж өгье. За цээжээ сайхан дэлгээд тааз руу тэнгэр рүү харлаа. Амьсгал гаргаад дал руугаа бөмбөгөөд 2 гарыг урдаа зөрүүлээд 70 орчмоо сунгая. Сайн бөмбөгөөд өгөөрэй. Дахиад амьсгал аваад цээжрээ тэнгэрээ мөрөө айлвал хоошоо явуулъя. Амьсгал гаргаад дал руугаа бөмбөгтөө хөвлөгээ шахахгүйгээр далаа илүү сайн тэнийл гэж өгч ингэ төсөөлнө.
Дахиад нэг удаа амьсгал авлаа. Хоёр гар дээшээ хоошо амьсгал гаргалаа. Гарыг урагшаа сунгаад дал руугаа сайтар бөмбөгөөд өгье. За одоо гараа буулгаад аажмаар гудсан дээрээ 4 хөлсөн байлал шилжээ. Өвдөг маань их сайхан тухтай байна. Хэрвээ өвдгөнд ор жоохон духгүй байх юм бол давхарлсан гудсаа нуглаа тавьж болно. За хоёр гар яг мөрний харалтаа өвдгөө жоохон салгаараа хевлээд нь илүү сайхан том орон зай бэлдэх ёстой. Амьсгал аваад хотоогоод эрүүгээ дээшээ өргөлөө. Амьсгал гарахдаа нуруугаа илүү бөмбөөлгөн хевлийгээ шахахгүй. Хүүхэд маань сайхан тухтай байгаа. Амьсгал аваад хотоолоо. За энэ хотоолсондоо их анхаарахаас илүү мөрөөрөө илүү тэнийгээд эрүүгээ сунгаж өгье. Эрүүгээ дээшээ өргөлөө. Амьсгал гарган гараа. Дал руугаа илүү бөхтийгөөд нуруугаа сайн сунгая. Одоо ганцхан удаа амьсгал аваад хотоогоод мөр хоошоо эрүүгээ өргөөд хүзүүгээ сунглаа. Амьсгал гаргалаа. Дал руугаа илүү бөмбөгөөд нуруугаа сайн сунгаад өгье. Одоо өвдгөө жоохон хоошоо болох үлээ. Ерөнхийдөө бол жирэмсэн байхад гэдэс томорхын хэрээр өвдөгч нь том салж иж хүүхэд ч их тухтай болно. Тэр өөртөө тохируулаарай. За эндээс хэдүүлээ 2 өвдгөө хөдлөхгүй газраас салгахгүйгээр 2 тишээ зөөлөн хөдлөе. Баруун тишээгээ. За тэгээд зүүн тишээгээ. Өөртөө тухтай энд тэндээ өвдөлт авахгүй байгаа хэрнээ ташаад биеийн хажуу хэсэг сунж байгааг мэдэрнэ. Одоо зүүн талдаа сунъя. Биений хажуу талаа мэдрээд амьсгал гаргаад баруун тишээгээ сунлаа. Амьсгал аваад гаргалаа. Зүүн тишээгээ сунлаа. За буцаад 4 хөллөө. Өвдгөө дахиад салгаад ташааны хэмжээтэй. Одоо 2 гарныхаа голоор хэдүүл ингээ унж өгье. Зөвхөн дал руугаа унана. Энэ болохоор хүзүүний жилэнг. За дээрс нь гидсэнд ачаал ирснээс хүзүү орчим их чангарч өвдөж байгаа байдлыг маш сайхан алга болгож өгнө. Доошоо нэг сунлаа. Гараа тохоогож ирсэн хэвээр шүү. Гараа ерөөсө нуглахгүй гэсэн. За дээшээ дал руугаа түлхлээ. Зөв. Одоо дахиад 2 гарахын голоор унлаа. Нуруугаа нөгөө хүүхдэд тэрж байгаа юм шиг өгдгөө жахан чангалаад нуруугаа хамгаалаад дал руугаа түлхээд дээшээ. Амьсгал гаргаа дахиад 2 гарахын голоор унлаа. Хүзүү орчим хуян үүсдэг хэсгээр сун чадчихэв. За дахиад түлхлээ. Амьсгал гаргаад дахиад доошоо сунлаа. За одоо хэдүүлээ урдаа 2 ширхэг блок авчихъя. Одоо бидний дасгалын бол одоо үнэнч туслах бол блок байна. Блокгүйгээр хийхэд гидс томорхын хэрээр жаахан төвөгтэй болдог. За 2 блокийг урдаа ингэж тулж болно. Босоогоор тулж болно. Эсвэл уртааш нь тулсанч болно. Өвдөглөхдөө өвдгөнд ор нөгөө ивээс зөөлөн юм маань одоо таарж байгааг мэдрэх ёстой шүү. Баруун үлийг эвтэйхэн урагшаага аваад ирээ. Баруун үлийг эвтэйхэн. Хойтлын гуйныхаа урд хэсгийг сунгаад жоохон доошоо дараад хойтлын гуйны урд хэсгийг сунгана. Хитрхээ бас сунгаад хэрэггүй шүү. За зүгээр л бага зэрэг. Блокоо ингээд түлхэж өгөөд өвдгөнд хойтлын гуйн дээр ирж байгаа ачаалаа жоохон бууруулаад. За одоо уртлын хөлргөө сайн чанга шиглээ. Эндээсээ дээшээ өндөлөө. 2 гарыг гуйн дээрээ тавья. Даах зүг. Эндээсээ жаахан мөрөөрөө тэнийгээд амьсгалъя. Гаргалаа. За буцаагаад гараа буулгалаа. Уртлын хөлөө эвтэйхэн хоошин татлаа. Одоо хөлийн байршлыг сольно. Яаралгүй тайван зүүн хөлийг урдаа авчрээ. Ингээд дунд нь нэг гიშгээд зөөлсөн ч болно шүү. За. Хойтлын гуйныхаа урдуур сунгалаа. Хөлнийхаа булчинг сайн чангалж өгөөд дээшээ өндий чадах нь. Жирэмсний явцад бид нэр хөлийн булчин маш чухал байдаг. Тэгэхээр хөлөө байнга идэвхтэй ажиллуулж иж хөлн дээр ирэх ачаалал өвдөлтийг маш сайн бууруулдаг.
Мөрөөрөө жаахан тэнийгээд амьсгал авъя. Гаргалаа. За буцаагаад гараа тавилаа. Одоо хэдүүлээ хойдлын хөлийг нэг алхуулаад голдоо аваад ирлээ. За одоо бага алхуулсараад уршаага авчирч чадах нь. Хэвлэндээ том зай гаргаад хөлөөс халанлаа. Болоко жаахан урагшин тавилаа. За одоо хэдүүлээ жингээ хоошо хөлийнхөө өсгөр өгнө. Тэр нуруугаа жоохон хоош сунгая. За гидс нь бол шахагдаагүй байгааг мэдрээд одоо нэг нуруугаа нэг жаахан урагшин дээшээ өргөөд сунгаж өгье. Сайн байна. Амьсгалаа. Гаргалаа. Хөлийн өсгөр өгөө жингээ өгөх үед хөлийн араар сонголт ирж явах хэвээр. Тэр мэдрэгдэж байна уу? Өшөө эрүүгөө урт толгоод хүзүүгээ чангалахгүй. За эндээс ингээд доошо тонгохдоо мөн адил гидсээ шахахгүйгээр аажим тонгой. Амьсгал аваад гаргалаа. Хэрвээ чадчихвэл хөлөөжийгээд хэцүү бол өвдгөө жоохон нуглаарай. Ерөнхийдөө жирэмсний яваг дээр бол ерөөсөө өөрийг хүчлэх хэрэггүй. Дандаа тийм аз жаргал сайхан зүйлийг мэдэрч дасглаа хийнэ. Буцаага зөөлх үндий. Блокон дээрээ тулж байгаад өвдгөө нугаллаа. Ахид уршаа нуглаад хэрэггүй шүү за. Одоо баг зэрэг нуглаад одоо энэ дээр гоё өгзөгнийхээ болчин чангалаад 2 гараа урд авчи. За хөлний өлчин бол асарж авах. Одоо энэ дээр нуруу автаах гээд байна. Тэгэхээр өгзгөө жаахан чангална. Хөл хүчтэй байх тусам бид маш хурдан нөхөс сэргдэг төрсний дараа. За эндээс толгоогоо эргүүлэхгүйгээр эвтэхнэр ингэ зөөлнө шээ. Хөндийг хоод босоод ирээ. За нэг сайхан гүнзгий амьсгал аваад бие тайвшруулъя. Удаан гаргая. Гэрүүхэд амаар гаргахаараас илүү хурдан тайвширчдаг. За 2 гар биений хажууд ирлээ. Амьсгал аваад 2 гар дээшээ сунгая. Гарын хуруугаа хараад за нэг өгдгөө жоохон чангалаад нурууны хотоолтыг баг зэрэг засъя. За амьсгал гаргаад 2 гарыг урдаа авчрахтаа өвдгөө дахиад маш болгоомжтой нуглая. Хоошоо сууж байгаа юм шиг. Эндээ гойны булчингаа мэдрээд барья. Өгдгөө жаахан чангалаад. За боломж үйл жахаад жоохон дашаа суулаа. Өвдөг салсан учраас хэвлий одоо шахагдахгүй их сайхан тухтай. За гараа блокон дээрээ тавилаа. Нуруугаа урагшин сайхан сунгаад. Одоо чадвал өвдгөө жаахан жий. Зөв далруугаа бүхтийх, нуруугаа бүхтийх биш, нуруугаа жоохон сунгахыг хичээ. Урагшаа суны. Нүрээ гоё ингээд урагшин сунгаад урт хүзүүгээ бас гоё идэвхтэй ажиллуулна. За амьсгал гаргаад доошо тонгохдоо өвдгөө нуглаад хөлийн араа сайхан суллаад өгье. Баг зэрэг нуглахад бол. За одоо 2 гараараа ингээд тохоноос нь байр чадах нь. За ингээд 2 тишээ зөөл ингээд хүүхдээ бүвээлж ингээд төсөөлөд 2 тишээ хөдлөе. Баруун. Зүүн. Баруун. Зүүн. Баруун. Зүүн. Одоо гарыг газар тавилаа. Өвдгөө нугалж байгаад хоошоо эвтэйхэн алхаад 4 үлсэн байралд орчихно. Сайн байна. За боолоко буцаагаад өөрлөгөө татаад авчи. Болоко үргэлж хідүүлээд тулж ашиглана гэсэн. Баруун үлийг дахиад эвтэйхэн урагшаа авчиръя. Өөртөө тааруулаад яарахгүй маш тайван. За хойтлын гуйны урдуур жоохон суллаа, сунгалаа. Эхлээд энэ дээрээ жаахан сунгаад одоо мөрөө жаахан тэнэлгээ. Илүү ингээд хүзүү их чангараад байдаг жирэмсний явцад. Энэ дээр сайхан тэнийгээд хүзүүнийхээ булчингуудыг сунгая. Одоо уртлын хөл рүүхэ жингээ өглөө. Дээшээ өндөгөөд 2 гараа гуйн дээрээ. Мөрөөрөө жаахан тэнийх үед болохоор хойтлын гуйны урдуур сунгалт ирж байгаа. За амьсгална. Хэцүү байвал хүссэн үедээ амарна. Амьсгал авъя. Гаргалаа. Болоко тулъя. Хойтлын хөлийг 45 градуснаас эргүүллээ. За одоо эндээс хэдүүлээ гараараа блокноос тулъя. Уртлын хөлөө жийж чадах нь.
Жоохон урт одоо зүүн өвдөг рүү гэж ингээ дээшээ босоороо хоошоо ингээ суух гэдэг. За дээшээ үнд илүү. Одоос гарыг зөөлөн сунгаа. Биний хажуу талаа хөлний арыг сунгаж. Хөлийн араар сунгалт ирж байна. За хит гүрэхгүй шүү. За хэцүү өвдгөө нугалчих. Өөрийгөө гой хайрлаад мэдрээд гой хөвгөлтэй бас маягаар цацглаа хийн. Хит их гүрийж хвчлэх хэрэггүй. Бид нарт бол хангалттай даавар ялгараад бие маань зөөлөлж байгаа учраас хүч ерөөсөө хэрэггүй гэсэн үг. Одоо хэдүүлээ зүүн тал руугаа эргэчихье. За блоко урдаа авчвал бас их зүгээр шүү. Блоко уршаа тулчээ. За эндээс нэг жоохон урагшаа сунаад үгүй. Хевлийн орчим чинь шахагдахгүй хэрнээ ингээд нуруугаа сунж байгааг мэдрүүлэх сайн байна. Зүстэй гоё байна. Ингээл болоо. Энд амьсгалыг гаргаад хөлийн араач мэдэрнэ. Нурууныхаа сонголт эгч мэдэрнэ. Сайн байна. Блокоор тулаад буцаад зөвлөх хөндөг өдрий. Уршаага дахиад эргэлээ. Ташаа маань нэг их зурагшаа харж өгнө. Хойтлын гойныхаа урцгийг суллаа. Хит хүчлэхгүй. За хөл рүү гიშгэж булчингаа чангалж байгаа дэше өндийлөө. Одоо чадвал гарыг өргөлөө. Амьсгалаад гаргая. Хойтлын гойныхаа урд хэсгийг мэдрээ. Сайхан тайван амьсгал гаргая. Өшөө идэвхтэй амьсгал авъя. Гаргалаа. За гараа буцаагаад буулгалаа. Блокон дээрээ тавихаар арай дээр үе чадчихэв. За сайн байна. Одоо хэдүүлээ урт хөлийг эвтэйхэн хоошин татъя. Блоко холдууллаа. Хоёр гараа мөрнөөсөө баг зэрэг урагшаа тавья. За болж байна. Одоо эндээс жоохон доошо буулаа. Маш жижигхэн. За болоо дэше түлхээд үнд ийлээ. Дахиад ганцхан маш баг буулаа. Гарны булчин маш чухал байна тийм ээ. Дэше үнд ийлээ. Одоо гарнаас хоошо түлхээд нохоо барил руу шилжиж. За нохоо барил хэцүү байх юм бол өвдгөө жоохон нуглаарай. Тэгээ өвдгөө жоохон салгах юм бол хөвлийн шахагдахгүй их сайхан том орон зай бий болно. Ерөнхийдөө одоо нөгөө йогийн жирэмсний дасгалууд чинь дандаа эргүүлжүүлэх нөхөн сэргийх дасгалууд байдаг. Тэгэхээр гарнаасаа хоошоо түлхээд болж өгөл өсгийгээ жаахан шахаад хөвлөгээ шахахгүй. Одоо хоёлаа гарнаасаа жоохон хоошоо дахиад түлхий. Нуруугаа сайхан сунгаж чадахгүй байгаа тийм. Тэг буулаа. Нэг сайхан гүнзгий амьсгал авъя. Зарим хүмүүс бол одоо дасглаа дөнгөж одоо эхэлж байгаа хүмүүс байх юм бол үнэхээр хэцүү санагдны нохоо байрлал өрдөлтэй. Хүн санагдаж байгааз би гайгүй. За дахиад хоошоо сунлаа нохоо. Нуруугаа хоошин сунгаад амьсгал аваад гаргая. Гарнаасаа хоошоо түлхий. Гизний дүүрэнгийг бас маш сайн арилгаж өгдөг. Жирэмсний явцад гиз хатуурах үед энэ байрлал бол үнэхээр төгс имчилгээний байрлал байгаа. За амьсгал аваад өвдөг тавья. Сайн байна. За одоо хэдүүлээ жирэмсний үед аюулгүй ганцхан ширхэг хөвлийн дасгал хий. Жирэмсэн болохоор хөвлийн дасгал огт хийж болохгүй гэж хүмүүс бас боддог шүү дээ. Гэтэл бид нэр хөвлийн гүний булчингаа ажиллуулж авах юм бол өршний дараа маш хурдан нөхөс сэргдэг. Хоёр гараа мөрний харалдаа тавьчихна. За одоо нөгөө нуруу нь ингээ жоохон хотоох гэдагаас тэгэхээр өвдгөө чангалаад нуруугаа ингээ шулуун болгоод хамгаална. Хөлийнхаа хуруунууд руу туллаа. За одоо өвдгөө авлаа. 1 2 3 өвдөг буулаа. Өвдгийг салгая. Хоошоогоо хүүхэд байрал руу суна. Хевлигээ шахахгүй ингээ тохон дээрээ тулаад үлдээрээ. Жижигхэн гидстэй хүмүүс бол ингээд гараа сунгаад сайхан урагшаа хөвтөж болно. Гидсэн тулахаар бол хэдүүлээ тохоогоо тулаад тохоо тулсан ч шүрэх гээд ах юм бол хэдүүлээ блокон дээрээ тулаад дахиад гой орон зайг бий болгоч болно. Ямар ч байсан дасгалын явцад хизээж гидсээ шахахгүй гэдгээ маш сайн санаж тасглаа шүү. За зөвл хүндий. Ядарч байна уу? Гайгүй. Та бүгдрээ зүүн хөлийг хөвтэйхэн урагшаа яваатрий. Хоёр гараараа блокон дээрээ тулъя. Эхлээд хойтлынхаа гойны урд хэсгийг сунглаа. Ташаага доош нь суллаад мөрөө жахан тэнэлгээ. Амьсгал аваад гарган гараа
цээжрээ жаахан тэнийгээд эрэг өргөн. Баг зэрэг эрүү өргөхтөл хойд одоо гуйны сунгалт өөрчлөгдөж мэдрэгдэнэ. За эхлээд уртлын хөл рүүгээ гიშгээд гуйныхаа булчинг чангалаад дээшээ үнд ийлэн. Тэ үлдэж болж байна. Хэрвээ боломж байвал хэдүүлээ гараа аваад дээшээ чийлээ. За хэрвээ ингээд байршихад жаахан төвхтэй бол гараа блокн дээрээ л тавьчаарай. Амьсгалаа. Гаргалаа. Амьсгалаа. Гаргалаа. За буцаагаад гараа буулгая. Блокоо жоохон хоошлуулсан ч болно шүү. За одоо хойдлын хөлийг хідүүлээ. Ташуу тавилаа. Одоо уртлын хөлийг жаахан жиих гээд үзье. Зүүн гар блокн дээрээ үлдэн шүү. Уртлын хөлийн арыг бүтэн жийж болно. Өмнө дасгал хийжсэн сонголт ихтэй хүмүүс сонголт муу бол өвдгийг жаахан нуглаад үгүй. За эндээс боломж байвал баруун гар. Хэрвээ жоохон айцтай байвал хоёр гар хоёулаа блокн дээрээ байж болно. Амьсгалаа. Гаргалаа. Өвдөг нухахгүй байхаар бид нар дандаа өвдгөө хамгаалж ивэс тавьсан байгаа шүү. Амьсгалаа. Гаргалаа. За одоо хэдүүлээ блок баруун тал руугаа зөөл. Нилийн хол тавь. Хол тавиад нуруугаа сунгахдаа зүүн хөлний араас сунгаж өгнө. Гал гаргаад нуруугаа уртаашаа сунгаад үгүй. Одоо баруун өвдөг ташаа хоёр чинь нэг шугамд. За гарыг өшөө жоох уршилж чадах нь. Зөв. За ингээд нуруугаа сайхан сунгаад үгүй. Гарнаасаа ингээд өгзөг рүүгээ бие татж байгаа юм шиг мэдрэмжээр суны. Амьсгалаа. Гаргая. Шөө нуруугаа хоош нь сайн сунгаад амьсгалаа. Гаргалаа. Блокоо буцаага зөөлөө. Эвтэйхэн өөртөө тааламжтайгаар буцаагаад урагшаа ирээ. Хойдлын хөлийг маш болгоомжтойгоор урагшаа авчирна. За дундаа нэг гიშгээд 2 3 хэд ч гიშгсэн болно. За эсвэл шууд аваад ирсэн ч болно. Блокоо жоохон хоол тавь. За эндээс биеийн жингээ ингээд хитрхи урагшаа явуулах гэдэг нь өсгийн рүүгээ жингээ өгсөн хിവэрэ тэгээд нуруугаа жаахан сунгах гэсэн үг. За хөвлөгээ шахахгүйгээр гарнаасаа хоошоо бие түлхэж ин гэж төсөөлөө. Эсвэл одоо ташаанаас нь ингээд хойшоо жоохон хүн татчихна гэж бодохоор хөлийн өсгийн илүү газар руу наалдаж өгнө. Тэгэхээр нуруу сайхан сунж байгаа. Амьсгалаа. За эндээсээ өөртөө эвтэйхэн хоошоо суулаа. Хоёр гарыг хажуудаа байршуулад амьсгал аваад гарыг сайхан сунгалаа. Гаргаад эвтэйхэн буулгалаа. Ярахгүй. За дахиад амьсгал авлаа. Дэше сунгая. Гаргаад тайван удаан буулгая. Дахиад нэг удаа амьсгал авлаа. Дээшээ сунгалаа. Сүүлийн удаа. Гаргаад хоёр гарыг урдаа авчирлаа. За хоёр гарыг алгаар нь хавсрая. За ингээд өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй байж өөрийгөө энэ гайхалтай аяллахаа хугацаанд хайрлсан, өөртөө болон бяцхан үрдээ гайхамшигтай энерги бэлгэлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.